Шведийн IKEA брендийн гэр ахын бүх төрлийн тавилга ахын бараануудыг Монгол IKEA центр оруулж ирсэн. Зочны, унтлагын өрөө, хүүхдийн өрөө бүх төрлийн тавилга өнгө загварын өргөн сонголттой эднэд байгаа. IKEA-гийн тавилгууд нь хамгийн орчин үеийн ая тухтаагаас гадна маш авсаархан, хүссэн сонголтоороо өөрчилж болохоор ор бахтай угсарахад хялбархан байдаг гэдгийг тус дэлгүүрийн хамт олон амлаж байсан. IKEA дэлгүүр эрхэм үйлчлүүлэгчдтэй хамгийн чанартай бараг хамгийн хямд үнээр санал болгож байгаа гэдгийг эднийхэн хэлж байсан. IKEA дэлгүүр зарим нэг бараанда 14 хоногийн хугацаатай 40-50% хямдрал зарсан байсан. IKEA 15 дугаар хороолол стандартчлал хэмжэлзийн үндэсний төв буюу хуучнаар Жокийн музейн урталд байрлаж байгаа. Сайн мэцэн үзэгчтэй 18 зураг нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ шинэ дугаараа барихад бэлэн болоод байна. За түүх өгүүлдэг нэвтрүүлэг гэж үзэгчд минь хэлдэг болсон байгаа манай нэвтрүүлгийг. За тэгвэл бид энэ удаагийнхаа дугаард нэлээд сонирхолтой та бүхэнд маш сайхан зочныг урьж оролцуулж байгаа. За юун сонирхолтой ямар юм болоо гэж үзэгчд минь хүлээж байгаа бол маш сайхан гайхамшигтай адал явдал дүүрэн зургуудыг үзэгчдэд дэлгэхээр бэлэн болоод байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Гариг студийн захирал сэтгүүлч Бадам Самбаг оролцож байна. Танд энэ өдрийн минь төргий. Баярлалаа. За 18 зураг нэвтрүүлгийн санал тавиад зургуудаа цуглуулаарай гэхэд хэр сандарсан хэдэн өдөр бэлдв? Гэхдээ ер нь одоо зургаа бол их анзаардаг юм байна. Тэгээд одоо нэвтрүүлэгт орно гэд цуглуулсан зураг нилээд байна. Гэхдээ ерөнхийдөө бол бас нөгөө загасчны морь усгүй гэдэг шиг өөрсдөө зураг авдаг мөртлөө бас тийм хангалттай хэмжээгээр бас зураг авдаг юм байна л да. Олон орнуудаар хөдөөгаадаа явж исэн зүйлүүдийн олон дурсамжууд бол энэ даалга. Тэгвэл бас нэлээ ярихтай маа олон юмнуудаа эргэж ухаж үзлээ. Зарим нь одоо нэмж угаалглаа. Тэг ер нь баг зургаа эргэж анхаарах шаардлагатайг одоо та нар нэвтрүүлгийг санууллаа. Тэгээ сая одоо нааша гарахын өмнө ярьж лээ одоо их нэртэйгээ. Ер нь одоо зургуудаа цоглуулах хэрэгтэй юм байна. Уул нь бол зөндөө юм байгаа юм байна. Тэгээд тэрийг бол бид нэр их бага анхаарж байгаа юм байна шүү гэж л яриа л тэгэл гараад ирсэн тийм. Манай нэвтрүүлэгт оролцсон оролцогчид манай нэвтрүүлгийн ачаар зураг цуглуулж байгаа гэж хэлжсэн шүү. За ингээд маш олон зураг харагдаж байна доо. Цагаа өрөөд явах уу? Хоёлоо зураг тайлбарлах үйл явцтай орё. За энэ бол одоо миний 4-5 дугаар ангийн зураг юм шиг байна. Ер нь багын зургууд, оюутан цагийн зургууд их хвчлэн манай аавынд байдаг юм байна. За энэ бол одоо ингээд нэг хаврын хавсарганд лос хуруутцсан тэгэл баахан сахилахгүй нөхдүүдэл тавьж явдаг тэр л зураг ингээд нэг тийм байгаа юм. За тэгэл одоо цаашаа бол зураг их байна дөө. Одоо энэ бол манай оюутан цагийн монтаж байна. Тэр үед одоо монтаж гэж хэлдэг юм да. Энэ эвлүүлэг ангаараа юм эвлүүлэг цомог тийм ээ. Тэгээ энэ бол миний гараар хийгдсэн эвлүүлэг зураг л да. Сонирхолтой. Бүх энэ монголоор бичдэг юм зурдаг байдаг юмнуудыг би хийгээл ангийнхаа одоо монтажийг хийж байсан тэр зураг. За энэ одоо юу гэж ховд дахь улсын багшийн дээд сургууль. Та одоо яг хаана вэ? Тийм би болохоор энэ 2 дугаар игнэний хамгийн ихэнд байна. Бадам Самбава гэж. Тэгээ яг бид нэр бол ер нь утга зохиолын ангийнхан багш нараа бол одоо ялгаруулахгүйгээр дотор нь ингэж төвгийн хэсэгт нь олоод тэгээ ер нь бол утга зохиол хэл шинжилгээг хэлийн бэлэгдэл болдог Монгол судлалын бэлэгдэл болдог сууд эрдэмтдийг энэ дээр нацаг дарж эрен чугаад амьдын сөрөм лувсан ондонгаа энэ төрийг тавиал ингэж хийж исэн. Бас тухайн үед нэлээд онцлогтой байсан юм шүү дээ. Ангийн багш нарыг дээр нь ингэж өрдөг байсан бол утга зохиолынхоо одоо тэр үедээ ер нь жаахан шинэлэг гоё монтаж болж ил гэж хэлсэн. Тэгээ одоо харахад бол яг л төвхөл одоо харагдаж байгаа юм юм. Энэ тэр үеийн одоо юу гэдэг юм те боловсрал сургууль соёлд нэвтэрч ирсэн нэг соёлын стил хэв маяг тийм ээ. За энэгээр бас сонир юм тий. За. Бид хэд он төгсөлтүүлээ? Энэ 89 оны төгсөлт Монгол бичиг нэлээд дэлгэрчээсэн тийм учраас бүх хүмүүсийг нь Монгол бичгээр нэр усын одоо хажууд нь бичсэн. Тийм байдалтай. Тэр үедээ онцлог тийм төрхтэй юм байлаа. За тэгэл одоо цаашаа явах юм бол энэ 90 оны зураг байна. Энэ 90 оны зураг бол ганцхан зураг сая
гэрээсээ гарахад ганц л зураг оллоо. Энэ бол Монгол орныг мориор туулах аялал. Би дээд сургууль төгсөөд Усан аймгийн сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан. Зуныхаа амралтаар хан хөхийн нуруунаас хан хинтий хүртэл мориор аялах аяллыг одоо бид нар зохион байгуулсан 4-5 удаа явж илээ. 1500 км мориор туулсан. Тухайн үедээ л одоо их үйл явдал болж одоо энэ тэр үеийн аймгийн дарга байсан хүн одоо биднээс тэнд Монгол адуу нийгэмлэг гомбож угаа эсвэл улсын хурлын дарга болсон. Ардын хурлын дарга. Энэ хүмүүс одоо бидэнд бас морь бэлгэлж байна. Тэгээ энэ их сонирхолтой. Айл аймгаас эхлээд айл аймагт дуусчихсан бэ? Өөрөөр хэлбэл Усан аймгаас эхлээд Хинтээ аймагт дуусчихсан. Тэр нөгөөх нууц товчны 750 жилийн ойд үндсэндээ Монгол орныг мориор туулаад очиж ирсэн. Ийм юм зөв тийм мориор зориудаар одоо олон нийтэд зарлаад мэдээлэл болгоод ингээд улс орноо туулж исэн юм бол өмнө бас байдгүй юм байл л да. За тийм одоо сонирхолтой юмны нэг баримт байна. За тэгээд одоо энд нэг юм 4 зохиолч зогсож байна. Маш сонин хүмүүс байна. Сонин хүмүүс бүгдээрээ хөл нэгцгэн. Их бороо ороод нэг ногоон зүлгэндээ. Тэгээ энэ бол хулан Чарло 2 яруу найрагч, Миндоё ах, Миндоё яруу найрагч. Тэгээд би зогсож байна. Энэ бол 1993 он. Монгол турхтан зохиолчдын чуулга уулзалт гэж болсон юм аа. Тэр Монгол турхтан зохиолчдын чуулга уулзалт 10 гаруй орноос ирж оролцсон. Тэр чуулга уулзалтад залуу зохиолчдын төлөөлөл болгож одоо сая хулан Чарло, би галсан сүх. За одоо энэ MCS-ийн гүйцэтгэх захирал байж байгаа энэ камгалан энэ төргээд бид нэр одоо төлөөлөл болж орж исэн. За одоо яг энэ зургийг хаана? Энэ зурган дээр л би энэ болон руу байдаг юм аа. Энд сууж байна шаарад. Энэ бол хөдөө харалт. Тэр Монгол турхтан зохиолчдод одоо аялж байгаа. Тэр үеийн зураг. Бас л одоо сонин л домогдох одоо энэ зохиол дотор ахуулсан юунаас зарим нь одоо мөнхөсийг үзсэн зохиолч ч гэл байна. Залуухан их сайхан дүрхтэй харагдж байгаа суудч гэл байна. Тэгээд л одоо бид нэр ч гэсэн одоо хүүхдэрээ л байгаа юм зураг харагдаж байна тий. За тэгээд энэ одоо энэ чадагдаа юм дээ. Улаанбаатар телевиз дөнгөж үүсчихсэн үлзий компани гэж байсан. Тэр үед Улаанбаатар телевизийн ерөнхий редактор байлаа. Тэгээ голлох хуран бүтээлчтэйгээ үүдэн дээр ингээд зогсож байгаа. Одоо энэ болонд би сурвалжлаганд гарах гад микрофоныг хавилж барьцсан. Тэгээ бос нь одоо ингээд бүгд. Одоо энэ хин хэм байна? За энд бол одоо болд найр өлөгч байна. За тогтохоор камерман байна, соёлт найр өлөгч байна, бат толго байна. Их баяр ах байна. Хэдэн онд ажиллажсэн бэ? Редактораар ажиллаж байсан. Тэр чи одоо хэдэн юм бэ? 94 оноос 96 он хүртэл юм уу? 93 оноос юм уу? Тийм тэр үеийн зураг байна энэ одоо нэг ба. Одоо тэгэл нэвтрүүлэг зохион байгуулаад энэ телевизийг л үндсэндээ UBS телевиз үүсээд нэг хэдэн сар болж байгаасны дараа арай жил болоог байхад би орсон юм аа. Тэгэл ер нь тэрнээс хойш нэг 3 жил болвол UB-ийн өнгө төрх ер нь одоо миний л үзгээр л тодорхойлогдчихсэн гэсэн үг. Тийм. Читэг сэтгүүлч ингээд яг телевизэнд ороод телевизэн сэтгүүлч болоход мэдээж арай онцлог өөр байсан баг тийм. Одоо хамгийн анхны хийсэн нэвтрүүлэг юм уу санаанаас гардггүй зүйл одоо юу гэдэм бэлээ. Телевизэд анх орохдоо үндсэндээ Миндоё ах одоо яруу найрагч Миндоё намайг одоо би нэг 8 хийгээд эхэлсэн байсан. Тэгээд 8-аас гараад одоо ер нь энэ оюуныхаа юм руу явах хэрэгтэй гэж намайг авчижсэн юм аа. Тэгээд зэдвсрэн захирал бид нэг яриад телевизэд ороод үндсэндээ бол би нэг хэдэн сар нэг жилч гэдэг юм уу ер нь дэлгэцэн юм ямар байдгийг нэг жаахан туршлагатай болъё төр орж байгаа шүү л гэж орж исэн. Тэгэл одоо хүртэл ажиллажлаа тэр чинь 93 он байна. Тэгэхээр зэрэг анхны сурвалжлага хийж яхад л одоо надад хүн заагаал яаж авдгийг ингээл заагаал яваа. Их сони юм байна гэж л одоо мэдэрчээсэн. Одоо тэр үе надад багшилжсэн хүнээ бодглоо зэрэг одоо тэр санахгүй байна. Тэр хүмүүс гэтэл энэ дөх би чинь анхны багш шүү. Тэгээ тухайн үед нь бол сэтгүүлч намайг дагж яваагүй зүгээр нэг одоо машиныхын жолооч ч юм уу за ингэж яриагаа авдаг шүү. Тийм юм шиг л ингэж л хэлжсэн байдгийг. Тийм тэгэл тэгжил одоо телевизээр ажиллаа гэж. За энэ бас их сайхан хожны зураг байна. За энэ бол одоо талигач төрийн сойрхол зохиолч Эрдэнэ гоо. За галсан яруу найрагч тангадын галсан яруу найрагч хоёрын дунд би бас яриг нь сонсоод зогсож байгаа юм яаж байгаа юм гэдэг зураг байна.
их л томчуултай л одоо явж исэн нэг аз тохиолын тийм үе. Энэ ослын тийдл явж байгаа тийм зураг байна. За. Мэдээж олон таныг бол үзэгч нь аялын цаг нэвтрүүлгээр маш сайн мэддэг. Энд тэнд олон аялж явдаг. За тэгээд энд тэнд явхад мэдээж тухайн орны томчууд ч гэдэг хамгийн сайхан газруудаар зураг авах боломж олддог байх. Бис энэ зургийг хараад энд тэгж бодлоо л доо. Энэ доо хаана аль улсад хэдэн онд авахсан бэ? За энэ чинь 2003 оны 3 онд юм уу та. 2003 онд Далай ламтай одоо Далай ламд одоо бараалгах азийн авах завшаан тохиолдсон. Тэрнээс хойш нэг 2 ч удаа тааралдаж одоо уулзаж айдас авах завшаан гарсан тэр үе. Тэгээ энэ Далай ламыг ордонд нь очиж исэн. Тэгээд үндсэндээ бол их тусгай зөвшөөрлөд зураг авах юм боломж гарсан. Их сайхан үе байсан. Залууханж байж. За энэ бол одоо манай аав ээж хоёр хадам ээж маань ингээд үндсэндээ миний хоёр ээжи аав маань одоо жишээ нь манай миний гэргийн хоёр хүүхэдтэйгаа үндсэндээ өөрөөр хэлбэл миний хамгийн ойр дотны одоо гол улсууд хамгийн хайртай улсууд маань байна. Энэ одоо 5-7 полигон гэдэг шүү дээ одоо ийшээгээ энэ Төв аймгийн Алтан булгийн. Тэнд манай аавын ханхын нуроноос нүүж ирээд тэнд нутгалдаг байсан. Их сайхан нутгалтай. Тэнд нутгалдаг байхад бид нэг хавраар юм уу очоод одоо зураг дараалж ирсэн. Энд ч одоо бараг 10 жилийн өмнө болохоор зураг байна. Энэ бол оюутан цагийн Тэл залуу насны гал дүлээр бадарсан үеийн зураг байна. Одоо энэ бол юу юм те 1988 он юм уу? Одоо оюун манай гэргээ бид нар дөнгөж жил одоо танилцаад тэрний дараахан бас нэг зураг авахуулах шалтгаантай л болсон байсан тийм л үе байх нь. Тэгэхээр таталцсан байсан байна тийм ээ. Байсан тийм л үе байна л да. Энэ ховдод авахулж байсан зураг. Энэ бол бид хоёр их сайхан дурсгалтай хайртай зураг. Анх эхнэрээ та одоо эхнэр болгож авахгүй нэлээд гүйсэн болов яасан бол? Гүйлгүй яах вэ? Бидний үе чинь би одоо залуучууд хэлдэг шүү дээ. Бидний үе чинь сонгодог хайр дурлалын үе гэж. Өөрөөр хэлбэл угаасаа ер нь уран зохиол сонгодог хүний сайн муу хайр дурлал хуурамч үнэнчийн тухай их уншдаг. Тэгээ дандаа сонгодог зохиолуудаар хүмүүжсэн хүүхдүүд. Тэгээл ерөөсөө тэгжил хоорондоо ямар нэг ирэх ашиггүйгээр зөвхөн хайр дурлалаараа сууцгаад. Тэгээл дандаа одоо манай үеийнхэн болоод биднээс дээш үеийнхэн нэг л юм ярьдаг штэ. Бид хоёр ч нэг төмөр ортой хоёр чамдаан жирсэн улсууд нийлж илээ. Тий. Өөрөөр хэлбэл биднэрт бол ерөөсөө амьдралыг хамтдаа л одоо жинхэнэ туулна. Одооноос ингээд эхлээл бид нэр бүх зүйлийн хамт хаваалцсан гэл ингээл явдаг. Тэгэл бидний үеийн гэр бүлүүд чинь ер нь одоо их бэхжилтэй их ойлголттой хар багасаа л одоо чинь амьдралыг туулж байгаа үеуд байдаг шүү дээ. Тэгээ одоо бол тийм ихэд бол хэцүү болсон шүү дээ. Ер нь амьдралын нөхцөл, нийгмийн нөхцөл өөр болсон. Манай том одоо ер нь баг нэг нас гарсан баг 2 настай байсан юм уу тийм үе юм байна. Манай ээжийнх маань одоо Улаангомын хадмэж маань бол Улаангомд улаасны хэв гэдэг хороолт байдаг. Бид хоёр хаяа тийш очино. Тэгээ ээж дээр нэг том охиноо тавьчихсан. Тэгэл тэр нэг юм баахан одоо сайрцсан нэг хөтөл гүйж авдаг том охин маань. Тэгээд 7 хоногтой нэг л очдөг. Тэгэл тэр очих үеэр л нэг амбарны өмнө зогсчихсон. Охиноо нэг тэгэр цайлаа зогсож байгаа зураг байна. Бид хоёр чинь хоёулаа багш. Тэгээд би бол яг ер нь төгссөнөөс хойш бол дандаа сэтгүүл зүйх зохиолын ажил хийгээ явцсан. Авгаа маань багш. Тэгэл хоёулаа нэг завгүй л асуудал байдаг. Тэр үед завгүй байх нь сайхан байсан. Өөрөөр хэлбэл нэг ажил хийгээд эхлэхээр 600-аас 700 төгрөг авдаг. Хоёулаа нийлээд 1200 авчна гэдэг чинь тэр үеийн амьдрал бол их хот хийсэн мөнгө. Өөрөөр хэлбэл одоо бараг ер нь хань шуншийн хараад байхад хоёулаа нийлээд сард нэг сая 200 авчдаг. Маягийн юм уу те? Тийм. Энэ зураг бол бид хоёр аймагаас биднэрт 3 өрөө байр өгсөн. Тэр байрын дотор гуруулах нэ. Тэгээ дараагаар нь одоо хөрчтэйгээ одоо 2 өрөө болгож сольж ялээ шүү дээ. Одоо манай байшин томдоод бид төөрөөд байна. Соёл одоо сольж өгөөч гэх мэтэр ингэдэг. Тийм тий 3 өрөө байр өгт нь 2 өрөө байр сольдог. Тэгтээ солихтой тэр чинь зөрүү мөрөө гэхгүй шүү дээ. Оо за одоо сольж хин хүсэж байгаа юм байна гэл ингэ сольдог. Тийм л үе энэ чинь тий 90 он гэдэг чинь. Тийм хүмүүс нэг тийм юу гэх юм дээ. Ер нь эд мөнгө ирэх ашигаас илүүгээр зүгээр л нэг хүмүүс ингээл нийгмийн
энгийн тайвширсан гормоор амьдарч